Аж үйлдвэрлэл болон аж ахуй эрхэлж байгаа хүмүүс манай улсад маш олон байхаас гадна эртнээс хөгжиж ирсэн. Тэр ч утгаараа монголчуудын хөдөлмөрч зан нь илүү бүтээн байгуулалт хийхэд хамгийн том нөлөө болдог байх. Монголчууд их орныхоо өнцөг болон бурд шувууны аж ахуйг түгээн дэлгэрүүлсэн байдаг. Тэдний нэг бол тулга болон түүний гэр бүл юм а. Унган багасаа шувуун фабрикт амьдарсан тэрээр гэр бүлийн хамт энэхүү газартаа тогруу, дахиа, галуу, нугас, цацаг тэрүүл гэх хэдэн төрлийн шувуу тижээж мөн жилээс эхлэн хүлэмж барьж өгөрцөй тарж амьдарч байна. Энэ фос сурчлах баг яг одоо шувуун фабрикт хуваараа болон гэр бүлээрээ аж ахуй эрхэлдэг тулга ахын дээрээд байна. Сайн байна уу та? Сайн байна. За, өөрийгөө манай үзэгчдэд бас танилцуулаад гэр бүлийнхаа хүнийг танилцуулаад анх яг хэдэн онд энэ шувуун фабрикт ирэв те өөрийнхөө хэлбэлээ мэдээлэл бас манай үзэгчдэд өгөхгүй. За, шувуун фабрикийн угсаа унган хөгт байна. Одоо тэгээд 90 оноос хойш 10 дугаар ингээд төгсөөл тэгэл ер нь энэ аж ахуй эрхлээл тэгэл байж та одоо хүртэл. Гэр бүлийн үнтэйгээ хамт тий? Тий хамт. Манай хүмүүс авсараар ажилтаа дээр танилцал одоо удааг байна. Бас 8 9 жил болцсон байна. Тэгэл завсараар нь одоо ингээд өрхийн аж ахуй эрхлээл тэгэл явж байна та. Яг ингээд ороод ирсэн байхадаас нэлээ олон тагтаа байна. Төрөө гэсэн төрлийн бас шууд байна те. Энэ цагаас анх ер нь яг хэдэн шувуу тижээгээд яг ингэж олон болон мэдээж хэрэг бас анхны юм гэдэг хэцүү. Анх ч тэгэл нэг 5 6 дэгдэхээ авт тижээж үзэж байгаа л тэгэл. Тэгээд цаашлаад ер нь янз бүрийн төрлөөр нь л тижээж үзэж байна те. Тэгэл бас л анхан тижээж хэл бас хэцүү байна. Арчилгаа бас ихтэй юм чи. Зөвөр нэг дурын аваад тижээчих юм бол байхгүй шүү дээ. Их нартайгээ танилцаад 9 жил болж байгаа тэрээр ихэвчлэн энэ газартай амьдтайхаа дэргэд байх туртай гин. Багасаа л хоббигоо хэрэгжүүлж чадсан тулга ахын хувьд өмнө нь гахаад ижижсэн гинэ. Эхнэр нэмж мэрэгжилтэй бөгөөд хотод ажилладаг тэрээр аж ахуйгаа ихэвчлэн ганцаараа зохицуулж арчилдаг байна. Хоёр хүүтэй бөгөөд хоёр хүн зуныхаа амралтаар авдаа тусалж галуу шувууных нь хоолундыг бэлтэлцэж өгдөг байна. Одоогийн байдлаар манай шинж одоо нэг 4-5 төрлийн шувуунууд байна та. Галуу байна, нугас, цацаг тэрүүл. Тэгээд энэ нутгийн дахианууд нь болохоор тэгэл одоо өндөгний чиглэлийн, махны чиглэлийн, гоёлын чиглэлийн ингээл олон төрөл байна та. Одоо хүмүүс их дахиад хижээх дуртай болсон байна. Тэгээд яг нэг хүмүүс сонирхол нэг дэгдэхэнүүдийг ирээл тэгээд яг нөхцөл байдлаас гал тэгээ нэг 5-аар нь 10-аар нь тэгэл хүмүүс ирээд дорн даваа ичиж байгаа. Тийжээг нэг хүндрэл бишээлтэй байхгүй дээ. Тэгээ яг эднэр чинь багасаа дэгдэхэнээс авахгүйлаад дандаа цуг өссөн болохоор нэг хоорондоо ад үзэхгүй байгаа юм л да. Тэгэхээр нэгэ байж байгаа нэг гадны шувуу муу ороод ирэх юм бол бас таньж маншвал энэ ад үзэн л дээ эднэс чинь тэгээд. Тэгээ ерөнхийд нь бол галуу нугасаа дахиагаа төрүүлжүүлээд тусах нь өсгөөд арай л дээр. Тэ. Гашааныхаа байрлалаас л болж байгаа юм л да энэ. Гашааныхаа дотор том ашаатай бол том тийчүүл задгаа явж өгөө тэгээ би эндээ гайгүй. Тэгээ жижигхэн байх юм бол тэгэл тус нь ашааныхаа байршлыг л сонгох хэрэгтэй байхгүй. Ер нь аж ахуй татаа л явж байна. Хажуугаас та ногоо тарж амт ямар ногоо? Энэчдээс тэгэл бас хөдөлмжөрөл голцоо өгөрцөө. Одоо та ногоо урагсаа аваад эхэлсэн үү? Эхэлсэн байна. Хэрэг. Ургац ариун байна. Өгөө зарим байна. Тий, ариун байна. Ургаад хүчээ авчих юм бол дайчих байх тий. Энэ тэгэл өнжөөл хураагаад өгөрцөө бол. Өөр одоо олон төрлийн ч юм уу тиймэрхүү жимс ногоо таригсан бод. Байна. Ялангуяа амьтад дундаа шувууд тижээхэд хамгийн их арчилгаа болон орчин нь их нөлөөлдөг байна. Учир нь галуу нэг өнжөөд өндөгдөг бол бусад шувууд нь өдөр бүр өндөгдөг байна. Тиймээс орчин талбай нь том байхаас гадна тус тусын амьдрах орчиндөө байвал тухайн шуудад хамгийн тухтай гин. Ер нь бас одоо ингээд өөр одоо таны хараадаас ингээд олон төрлийн шуудтай ер нь тижээ бас ингээд яг хашаанд иймэрхүү гоё орчин бий болгоё гэж байгаа юм зөндөл байгаа. Байгаа. Хүмүүст одоо бас туршлага болгож хэлвэл та юу гэж байна? За туршлага болгоос би ч одоо бас өөрөө шинээр яаж байгаа юм шүү дээ. Гэтэ хамгийн гол нь байр саваал их гоё байрш болох хэрэгтэй. Тэгээ ялангуяа өвөл бол дулаахан байртай. Зам бол одоо яг хөө ингээд сүүдэр сарвчтай ингээд угаасаа өөрсдөө байгаад байгаа. Одоо намар оросол хяруунаал гэхээс тэгэл өвөл хамгийн гол нь байр.
дахиад бол одоо хүүтэнд бас төсвөр муутай амт шүү дээ. Ер нь бол өвлийн үйлрэлд бол нэлээд хэцүү. Тэгээ өвлийн үйлрэлд дулаахан байрлал шаардлага хэрэгтэй. Энэ амьтдынх нь юу нь хамгийн гоё? Аадаа тусалж байгаа явцад ер нь хэцүү зүйл гарч ийн үү? Тэдэл гарахгүй байгаа. Гарахгүй байгаа юу? Яаж тусалж ин чаавда? 26 жил болж байгаа юм байна уу? 26 жил болж байгаа. Ингээд яг инчээт гэж ирээд 26 жил. Ер нь таар аадаа яаж тусалж ин гэж байна? Надад энэ дахиад шуун зэрэг туслахгүй зүгээр хоолны нөгөөл Одоо энэ чинь цацаг тэр бол. болоо. Энэ одоо бусдаасаа юу н арай өөр юм яг уу. Энэ хүүхдүүд бас зарим нь ялахгүй бах тий. Ер нь та нар анх ялгаж ийсэн үү? Ялгсан. Цацаг төрөл нь одоо Ялахгүй гэвэл тэр галуу нуус аяыг л өргөлөх байх та. зарим хүүхдүүд бас яг ингээд цацаг төрөлийг бас танихгүй мэдгүй ээж магадгүй бах чи. Бусад хүүхдүүдтэй гоё илүү дийдгэнгүй гоё мэдээлэл өгч. Яаж тэндээ ер нь Энэ толгой дээрээс энэ юм өдгөө. Тэгээд ингээд хүзөөнөөсөө дооч ингээд өдөөнд ингээд цац. Хамаагүй өрөөл бас их аашлах уу? Ер нь хүн амтлаа дайх уу? Хонтлол дайхгүй. Зарим нь бол дээр нөтөө. Тайраад одоо зөний амтаар аавчдад тусалж байна уу? Тэ. Яг одоо ингээ хашаанд одоо ингээ олон төрлийн гоё ийм амтд тижээгээд бас дээрэс нь одоо ногоон энэ төр гоё тарьж байгаа юм биш үү? Яг юунд гоё юм? Өдөөсөө тэгээд ургацаа ингээд өгж байгаа хөө. Хариугаад. Үндэглэхээр яаж юм? Өндөгдөл тэгэл бор үндгийг нэдэхгүй харгалт тэгэл цагаан үндгнүүдийн л ирнэ. Тэрийг л мэддэг. Гар хөдөлгөл ам тосдгийн жишээ энэ буюу нэгэн зүгт харж хөдөлмөрлснийхаа үр шимийг өнөөдөр хүртэж суугаа тулаг ахын хувьд дахин үхрийн перэн барьж олон төрлийн юу л хийж болохоор байна бүгдийг хийнэ гэж байлаа. Төр засгаас хандив тусламж нэхэж суухын оронд өөртөө сэтгэж хөдөлмөрлөж чадвал амьдрал аяндаа шагнадаг гэдгийг тулаг ахын гэр бүлээс олж харсан юм а.